Happy birthday to you. Happy birthday. Hooray! Wow. Match. Суглаач нөгөө гараараа сугалчихсан дахиад бос. Өнөөдөр миний төрсөн өдөр. Нарт хорвоод нэг насыг ингээд нэмгэж байна. Дөнгөж сая фитнесээ хийгээд дууссан. Тэгээд одоо миний төрсөн өдрийн кек ирж гин гэж яг нөгөө манай яг гэрийн хажуу гэрийн доор ирж байгаа. Одоо доошо бууж харах гэж байна. За тэгээд энэ удаагийн төрсөн өдрийн влогтой тавтай морил одоо гоё төрсөн өдрөө энэ удаа хийх гэж байна. Тэгээд дортлын гоё өдөр авах гадаа бүр Сидней өвөл байгаа шүү дээ. Тэгэхэд ийм гоё нартай миний төрсөн өдрийг гоё болж байна. Тэгээ гоё дулаахан байх юм шиг байна. Одоо гоё төрсөн өдөртөө бэлэн болъё. За миний торт тэр хүн тэр барьж байгаа юм шиг байна. За харъя. Торт маань ирчлээ. Энэ торт. Миний дрэстэй хослон ёо гар дийлэхгүй нэ. Сая усанд орсон одоо цаг 11:30 болж байна. Дүүтэйгээ хамт сабвей захиалаад ирсэн. Бэлэн болъё доо. Happy birthday to me. За, инкунэс vlog. Өнөөдөр инкунэн төрсөн өдөр болж гинөө. Гэхгүй юу. За, тэгээд ээлжид нэгэн төрсөн өдрийн влогороо та нартай уулзж байна. Хамгийн сүүлд 3 жилийн өмнө Австралид төрсөн өдрөө тэмдэглээ. Тэр влогороо та нартай уулзж байсан те. Тэгээд энэ удаа болохоро яг тэрний өмнөх жил нь дараа нь болохоор Монголдо очиод Монголдо хурмаа их байсан болохоор төрсөн өдрөө яг тэгээд амар сайн тэмдэглэж амжаагүй яг хурим болох гэсэн болохоор тэгээд өмнөх жил болохоор би нөхөртөөгөө гадагшаа бас явах гэсэн болохоор бас нэг төрсөн өдрөө тэмдэглээгүй. Тэгээд энэ жил бүр яг officially төрсөн өдрөө ямар ч байсан тэмдэглэе гэд. Ер нь бол би төрсөн өдрийн нэрээ айгүй тэмдэглэх дуртай байхгүй юу. Тэгээд энэ жил за төрсөн өдрөө тэмдэглэе гэд амар шийдээд хурдан хугацаанд шийдээд тэгээд тэмдэглэхгүй байх уу гэж ингэж явж байгаа. Тэгээд за дотныхан найзуудтай ямар ч байсан тэмдэглээгээд тэгээд газраа яг нэг 7 хоногийн өмнө олоод төрсөн өдрөө тэмдэглэхээр болсон. Одоо цаг 12 өнгөрж гин. Тэгээд төрсөн өдрөө болохоор 3 цагаас тэмдэглэн 3 цагаас тэгээ 2:50-аас тэр газартаа очсон байх хэвээр. Тэгээ би бас нэг жоохон чимэглэн юмнууд бол навцсан. Тэднийгээ бас жоохон тавьчих гэж бодож гин. Тэгээд гоё эртгэлээ зураг авахгуулаад тэгээ нэг өдөр ажилласаа төрсөн өдөр гэж хүлээн авсан ийм өдөр байна. Тэгээ төрсөн өдөр болсон чинь бүр амар догтлоод байна. Уул нь гоё төрсөн өдрөөр маань манай эрэгтэй дүү маань байгаа Японоос ирсэн. Тэгсэн чинь манай эрэгтэй дүү хөлөө гэмтээсэн. Одоо бараг сүүлийн 7 хоног ингээд хөлөө гэмтээсэн. Хөдөлж чадахгүй ингээд байж байгаа. Тэгээд одоо дүүтэйгээ хамт төрсөн өдрөөрөө явъя гэсэн чи манай дүү харин сайн бас хөдөлж чадахгүй, хөлн нэг сайн бас явж чадахгүй байгаа болохоор яах юм байгаа. Тэгээд найзууд болохоор яг дотны хэдэн хүмүүсээ л урьсан. Би тэгээд нөгөө яг төрсөн өдрөөрөө зарим хүмүүс чинь ингээл нэг ганц хоёр уулзсан ч юм уу тийм хүмүүсээ ингээл бүгдийг нь урьчдээ штэ тий. Би болохоор ерөөсөө тэгдэггүй. Ямар амар тодолчвоо. Би болохоор ерөөсөө тэгдэггүй. Зүгээр яг өрөө гэсэн нэг яг цөөн чанарын тоотоо хитэн яг хажуудаа байлгаа гэсэн л хүмүүсийн ер нь бол урьдаг. Тэгээд одоо өнөөдөр болохоор нэг хамгийн дотны гэсэн хүмүүс маань ирэн тэгээд нэг 8-9 хүн ирэх юм бэлээ. Ирнэ. Жил болгон гоё төрсөн өдрөөрөө гоё ингээд хүслээ бичээд тэ өнгөрсөн жил одоо ямар уулалт амжилттай болвоо гэд өөртөө гоё ингээд урам зориг өгөөд өөрийнхөө өнгөрснөө гоё дүгнээд ер нь бол тэгэж явах дуртай. Тэгээд өнгөрсөн жил бол бүр үнэхээр гоё жил байсан. Маш олон ололт амжилттай. Тэгээд энэ жилийнхэн төрсөн өдрөөр бас гоё хүсэх юмнуудаа өглөөс ирээ шууд бодоо байж гэн. Тэгээд
хамгийн их баярлж байгаа нь болохоор яг зөвхөн энэ ол яг зөвхөн одоо энэ өдрөөр би баярлаад зогсох биш. Яг хайртай тийм миний аав өвөр хамгийн одоо чухал зүйлийг хийсэн хүн бол манай ээж байгаа. Тэгээд манай ээж сая өглөө ингээд уцаар ярьжсэн чинь инкүнэ ингээ хоёлаа яг одоогоос тэдэн жилийн өмнө энэ өдөр ингээд эмнэлгийн орон дээр ээж нь ингээд чамаг төрүүлэхгээ бэжсэн гэд хөрх ингээд тэр дурсамжаа ингээд ярьсан. Тэгээ би өөрөө бас айгуу гоё манай аав чинь цагдаа байхгүй тий би бас энийг өмнө зөндөл ярьжсэн бах яг гоё аавынхаа цагдаагийн баяраар яг аавдаа гоё бэлэг болж төрж исэн. Тэгээд миний орд болохоор мэлхийн орд тэгээд ер нь мэлхийн ордны эмэгтэйчүүд би ер нь орд мордны хитэгдэг байхгүй юу. Тэнгүүд сүүлийн үед ер нь жоохон хитэгдэг болчиход байгаа. Мэлхийн ордны эмэгтэйчүүд амар гэр бүсэг тэр бол бүр яг үнэ тэг амар жоохон зүүн совинтай ер нь айгуу тийм зүүн совинтай юм өмийг айгуу тийм бодоод байдаг. Айгуу тийм би мэдрэмжээрээ ер нь амар амьдэрдэг байхгүй юу. За яг тэггээд энэ даа гэл за би яг тэр хүнтэй таарах гад энэ үг гингүүд нэг санаа таарад ч байгаа юм шиг. Тийм болохоор би амар тийм бодлоо амар тийм удирдах тэгэж яах дуртай айгуу гоё юм бодож яг зөвл бодож яг яахгүй бол хэрвээ ингээд жоохон юм бодоод байвал тэр нь жоохон биелчгээд идэх тийм талтай. Ямар палаж өмсгөө харуулнаа заяа бас нэг палаж авсан. Тэгээд бас торт мууртаа авсан. Палажаа харуулчих. Миний болохоор энэ жилийн төрсөн өдрийн өнгө нь болохоор ийм улаан хүрэн ийм өнгө байгаа. Дандаа л ер нь бол ягаан өнгө гэдэг шүү дээ. Тэгээд энэ удаа болохоор улаан хүрэн. Тэг би хумсаа болохоор зүгээр ягаанаараа бол бодуулсан ягаан өнгө бүх өнгөн дээр зохих болохоор хумсаа нөгөө нэг яг бас бодуулах цаг байхгүй. Тэгээд яг нөгөө миний байнга очдог хумсны газар байдаггүй. Тэрэн дээрээ би хумсаа бодуулъя. Миний төрсөн өдөр гээд ланчныхан цагаар утсан чи юу вэ чи төрсөн өдрөөрөө чи болон байнгын л гой ингээд юм хийлэгдэг хүн чи төрсөн өдрөөрөө энгийн бодуулах гэдэг юм уу гэд. Тэгэхээр нүгөө би ингээд ланчныхан цагаар явж гинэ гэс бодуулахгүй бол гэсэн чи нэрэл төрсөн өдрөөрөө энгийн байлгаж ийснаас гээд хөөрхөн гэс надаа энэ дизайныг хийж өгсөн. Тэгээ энэ миний өөрийн хумс бүр ингэж гоё урт ургадаг одоо ингээд тэр газар дээрээ бараг сүүлийн 3 жил очиж байгаа. Тэгээд өөрөө ингээ гоё урт ургадаг амар гоё эрүүл ургацсан байдаг. Тэгээд ямар ч байсан хумсаа ингэж будуусан. Тэгээд дээрээс нь болохоор ийм тэгээд бас ингээд тортоо бас би бас яг дээрээстэйгээ адилхан өнгөөр нэрээ захиалсан байгаа. За тэгээд одоо нүрээ будчаад уруулын будгаа болохоор би бас яа гэж бодож байна. Ийм уруулын будгаар будъя гэж бодож байна. Тэгээд нүрээ будчаад би та нартайгаа уулзъя. За. Би нүрээ будаад бэлэн болчлоо. Одоо та нартай гоё тоортоо тэгээд надад амар гоё цэцэг ирсэн тэрийг харуулъя. Миний торт ингэж харагдчихээн. Ийм гоё цэцэгтэй. Одоо хувцас өмсье. Би юугаа өмсчлөө, дрэсээ өмсчлөө. Тэгээ миний плаж болохоор ийм юутэй цаанаасаа ийм оролттой. Дээрээс нь нэмэлтээр ийм загсан байгаа. Хоёр таксийн цуцсан явж ийм юм нөө. Авцаа манай такси ингээд тоноод юутэй ч төрсөн өдрийнхэн газраа ирсэн. За birthday болох газраа ирсэн. Хүлээж ийн энэ болохоор яг гоё далайн ирэг дээр байдаг. Ийм австрал ресторан байгаа. Тэгээ ширээ маань арай бэлэн болоогүй байна гинэ амар биси газар бас байна. Амар гоё relaxing. Одоо хүмүүс ирж ийн гинэ. Хүмүүс ирсэн. Цагтаа ирдэг хүмүүс юм л байд юм байна. За энд болохоор миний төрсөн өдрийн торт юм байна. Тэгээд ийм гоё сарнаанаар авсан. Stay more. I can organize your table off.
Яа, манай сестрүүд байна. Та нэг тэгээ танилцсан уу? Story хийх хүмүүсийг мэдчихэж байна. Hello. From the other side гэхгүй юу. За, birthday минь өргөлжилж байна. Зураг нэг зураг. Хамгийн сүүлд ирсэн баяа одоо. Зураг байдгүй. Тэгээ зураг авах. Хойлонгийнхан зургийг хийн авчих юм бол. За тэг энэ хардаа энэ цаана байгаа хэрэг. Тулгаараа. Birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Inkonet. Happy birthday to you. Hip hip hooray! Wow. Өнөөдөр сэнсээ өдөр байна. Өөрөө сэтгэсэн үү? Асууж удаан зэрэг. За, who's next? Яг мэдсэн юм шиг энэ дуртай харсан. Вино өгч дээ. Тэгээд яг нөгөө яг бүр ингээд нэг Хочон вино юу гэхлээр удсан вино шиг ингээд хэмэн you aged like fine wine гэдэг. За тэгээд дансаа шалгаарай. Чичүүлэг хийсэн шүү. Цааш нэг арчих таа. Баярлаа. Яах нүвтэй минийс ийсэн. Яах нүвтэй минийс ийсэн. Энэ даграас шампань авах шалтгаан. Ёо, юугт чи ямар амрыг шампань виното олвоо. Өдгөө тийм ашиг. Наашаа хөлнаа. Пацаачаар гочин нэг хэрэг. Би тойрсон хус юм уу? Ингээд лах шиг. No words. Битэнд бэлэн мөнгөө. Яг яах гэж бодоо өөр юу? Бас юм. Нашаараа заачаар 3 2 нэг. Шилжсэн найзаа харсан. Би юу авах вэ гэсэн чинь яах вэ гэсэн. Watson каш хэлжүүлчлээ. Баярлаа манайхаа ёо. Гэрлэн явж байгаа. Хоолой Ээж юм ирсэн захиалсан байгаа. За өөрөө мэдж байгаа. баярлаа. Өөрөө мэдж байгаа гэх юм. Манай найз надад бүр юм юу авч өгсөн шүү дээ манайхаа. Кайлигийн шил авч өгсөн шүү дээ. Нөгөө нэг блогон дээр юу шат бэлэг өгмөр юм бол өгөөрэй гэдэг. Гэтэ надад би өөртөө жоохон царай мөнгөтэй маадаа тавьж өгөх юм шиг. Задлаа. Юу юм бол би бай. Би бүр яг нэг блогоос санаад байхгүй. Яг миний байх үгүй. Пинк баярлаа. Дараад За тийм ээ. За баярлаа манайхаа ёо. Өнөөдөр болжээ. За баярлаа бүгдээрээ. Би тэгтээ өнөөдөр юусоо бэлэг хараагүй шүү дээ. Манай шилжүүлэх гэж амжиг түр байж байгаараа. За шууд диспьют хийчихнэ. Жижиг юмнууд хана. Энд ихтэй амт нь бол амар гоё шүү манайхаа. Ямар гоё юм. Амар гоё.
За дахиад тавиад чи уруугаа тавиад. доотлын хагалч ба. Йоо, болохгүй ингээд тоо. За позо мартва. Мэчи. Сугатаач нөгөө гараараа сугалч гэсэн үг дахиад босч байгаа. Хараа өөрөө шууд ингэ дээш гарчих. Love Emma. Happy birthday, my sis. За birthday morning бүрийн олон цэцэгнүүдтэй болсон гээ хапбодтой та нар намайг тэг зөндөө олон gift картуудтай. За тэгээд хамгийн гоё нь болохоор энэ байна. Манай найз надад бэлгэнд авч өгсөн. Тэгээд хүмүүс амар хөөрхөн бас нөгөө бэлэн мөнгөөгөө намайг өөрөө юу хүснээ ав гэсэн. Зя. Төрсөн өдрийн маргааш өглөө нь болж юм. Би бүрийн гоё бэлгэнүүд авсан. Төрсөн өдөр бүр үнэхээр гоё болсон. Тэгээд ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би ч баг хүмүүс харж чад хуримшиг төрсөн өдөр болсон байна гэд өглөө эрт гоё найзуудтайгаа бүгднтэй нь өдрөөс эхлээд тэгээд орой хүртэл ингээд гоё нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн. Тэгээд бүр үнэхээр гоё байсан. Тэгээд хамгийн гоё дотны гэсэн хайртай хүмүүсээ урьсан байгаа. Тэгээд би бүр ийм гоё цэцэгнүүдэд буцаал байж ин тэгээд ажилдаа явсан чи бас манай ажлынх нь надад ийм гоё ягаан цэцэг өгсөн. За тэгээд та нартайгаа бэлгэнүүдээ би хайлт харуулъя гэж бодож байна. Манай хишка гэж болохоор энийг тэгээд надад юу гэсэн байгаа? Банкар мөнгө шилжүүлүүлээд бэлэн мөнгө өгсөн байгаа. Тэгээд үнэхээр их баярлалаа. Тэгээд манай нөгөө өвч нар болохоор бас ингээд манай ажлын Debbie Jones-ийн gift card бэлгэнд өгсөн. Тэгээд зөндөө олон сарнаатай. Тэгээ манай зулаа гэд найз надад нэр амар гоё бас ноолруу өмд эднэр өгсөн байгаа. За тэгээд номи маань болохоор надад бас амар хүүхэн гэсэн энэ болохоор ягаан лүлил лимоны цамц. Надад яг энэ өнгөн байхгүйсэн байхгүй. Би ч угаасаа лүлил лимонд амар дуртай. Тэгээд миний блогийг үзэж байгаа надад бэлэг өгөхөөр лүлил лимоны бэлэг өгөөрэй гэж хэлсэн юм сонссон гинэ. Тэгээд надад лүлил лимоны бэлэг тэгээд ингээд дотор нь угаасаа рецепт нэгаа солиод эсвэл буцаачч болно. Буцаахгүй л тэгээд угаасаа би амар дуртай болохоор тэгээд энэ хөөрхөн толгойн кистийн нас өгсөн юм байна. Баста мэдрэмжтэй яг гоё миний дуртай өнгө. Энийгээ бас нэрээ удахгүй өмснөө гэж амар их нөгөө бие тамирын хувцас өмсдөг байхгүй юу? Энэ чиг ялангуяа Австрал. За тэгээд дараагийн бэлэг нь болохоор энэ AI-тай яг энэ Kylie-гийн хамтарч хийсэн, Meta-гийн хамтарч хийсэн энэ одоо чихвч дотроо камертай одоо ийм ухаалаг нөгөө AI-тай хамт AI-аар одоо ингээ бүх юмаа хийдэг ийм гоё юу өгсөн. Нүдний шил бэлгэнд өгсөн. Тэгээд намайг аль өнгөний сонгохыг гэхээр нь би бор өнгө хэлсэн байхгүй. Тэгсэн чинь манай нөхөр хүмүүс эднэр харчаад бор өнгө яах юм бэ? Харан дээр юм шүү гэд надад тэгтээ зөндөө хар өнгөний шил байгаа л та. Тэгтээ бор өнгөө хайран задлах уу яах уу гэж бодож байна. Тэгээд задлал бас та нартай гоё unboxing хийн. За тэгээ манай нөхөр надад бүр амар их сарнаа өгсөн, улаан сарнаа. Тэгээ тэрнтэй хамт бас нэг бэлэг өгсөн байгаа. Тэгтээ би угаасаа бэлгээ ингээд өөрөө сонгочдөг байхгүй. Тэгээд
намайг угаасаа би авахаар бол тэгээд өөрөө хүссэн юм авдаг. Тэгээ ямар ч байсан айгүй гоё төрсөн өдрөө тэмдэглэсэн. Үнэхээр гоё байсан. Тэгээд хамгийн гоё нь болохоор манай дүү энэ удаа миний төрсөн өдөрт байсан. Тэгтэн бүр амар гоё байсан. Дүүгээ ингээд гоё хажуудаа ингээд гоё найз нөхдөд харуулад төрсөн өдрөө гоё бэлгэл хийж байгаад тэгээ дээрээс нь дахиад нэг бэлтгэв. Энэ бэлгийг болохоор манай нөхөр хоёр хөрх юмд манай дүү ихчээд юм авъя гэсэн чинь манай нөхөр энийг авъя гээ энэ хоёр авсан юм шиг байгаа. Энэ болохоор бас нөгөө нэг зураг мураг авдаг. Ray-Ban Meta хоёрын бас AI шилзаа. Надаа ингээл хүмүүс амар гоё AI шилэл үгүй гэж бодоод байсан юм шиг байгаа. Тэгээс энийг өгсөн юм. Тэгэхээр манай найз шил өгч байгаа болохоор би энийг нь солиулаад нэрээ өөр юм авъя гэж бодсон. Oh my god, манай ажлынхан надад ийм цэцэг бэлгэнд өглөө. За хай манайхаа миний хүлээсэн нүдний шил маань ирсэн. Тэгээд одоо тэрийг unboxing хийх гэж байна. Тэгээ гоё бас reel бас хийх гэж байгаа. Тэгээд энэ чинь бас unboxing хийчихье. Гоё шил. Эхлээд би борыг авсан байсан байхгүй манай найз цагаан байхгүй. Ингээд энэ болохоор манай утгаано гэд найз юм бэлэг. Тэгээд эхлээд надаа шууд энэ шилийг авч өгье гэд юм бичээ. Тэгэхээр гээд төрсөн өдөрт амар баярлалаа. Дуулна хавья гэж харж исэн. Тэгсэн чинь яг манай найз төрсөн өдрийн өмнө захиалах гэсэн чинь бор өнгөн байгаад яг энэ цагаан шилтэй өнгөн байхгүй. Тэгээд бор өнгөний захиалсан байсан чи би ерөөсөө тэрийг ангоолгоогүй unbox хийгээгүй байхгүй. Тэг нэг л итгэлгүй байсан бор өнгөийг яг зүүх үү яах уу гэж бодоод тэгсэн чи амар хөөрхөн ангоолохгүй байгаа л байсан чи 3 хоногийн дараа найзаа энэ өнгөнд ирсэн мэн чи солих уу задлаагүй юу гэд. Тэгэхээр задлаагүй байсан болохоор тгий гэд тэгсэн чи одоо надаа ирсэн байна. Би одоо та нартай unboxing хийж үзүүлье. Миний төрсөн өдрийн бэлгэндээ авсан Meta-гийн Kylie Jenner-тай хамтарсан коллекшны шилийг бүгдээ хамтдаа unboxing хийж үзүүлцгээе. За тэгээд өөр бас гой бэлгэнүүд төрсөн өдрөөрөө зөндөө авсан. Тэгээд их бэлгэн нь болохоор cash авсан байгаа. За тэгээд манай найз надаа энэ бэлгийг өгсөн. Тэгээд би болохоор яг энэ ухаалаг шил авъя гэж бодоод яваадсан хгүй. Тэгсэн чинь манай найз амир хөөрхөн намайг бүр уншицсан. За би чамд энэ шилийг аваад өгье гэд. За тэгээд энэ шил нь болохоор Kylie-тай хамтарч хийсэн энэ хамгийн сүүлийн үеийн загвар нь байгаа. За тэгээд одоо бүгдээ хамтартай unboxing хийж харуулъя. Би болохоор өчигдөр тэсгүүгээр хайлт задлцсан. Тэгээд яг бол суурлуулж юм нь бол яаж амжааг байгаа. Тэгээд гадуураа ийм хөөрхөн шил арчигчтайгаа ирд юм билээ. За тэгээд дотроо ийм тэгээд энэ болохоор цэнэглэгч нь амар гоё шууд ингээд цэнгэлждэг. Тэгээд энэ одоо энэ шилээр зураг бичлэг хийн. Тэгээд ялангуяа наачиг влог эднэр хийдэг хүмүүс байвал айгүй хэрэгтэй шил юм билээ. Тэгээд анх авах чах дууссан байсан. Тэгээд надаа дахиж ингээд яг сүулт нь захиалж өгсөн. Энэ шил болохоор нартад гарагдангууд амар гоё өнгө нь өөрчлөгдөд хар өнгөтэй болчдөг. Тэгээд ингээд энэ шилээрээ бүх юм хийчих болно. Надаа ингэж харагдчихээн. Тэгээд одоо гоё суурлуулад бас та нартай харуулъя. Надаа бол бүр амар таалагдчихж байгаа. За дараад нь болохоор энэ гутлыг бас авсан байгаа. Энэ Dior-ын гутлыг бас бэлгэнд ирсэн. Манай уу надаа гэсэн дандаа л ер нь Dior-ын гутал бэлгэнд өгдөөдөө. За тэгээд надаа бас айгүй хөөрхөн таалагдсан юм гэвэл энэ Lululemon-ы ягаан өнгийн цамц байгаа. Тэгээд хосын юутэй толгоон юутэй кисттэй. Тэгээд энэ хоёр бас амар таалагдсан. Тэгээд бусад ирсэн хүмүүс минь надад амар хөөрхөн бэлгийн карт мөнгө эднэр гээд зөндөө гой бэлгэнүүдтэй басан бүгдэнд нь маш их баярлалаа. Төрсөн өдрөө энэ жил үнэхээр гоё нийцгэр тэмдэглэсэн байгаа. Хүмүүс амар хөөрхөн бэлгэнд надад төрсөн өдөрт ирэхдээ Dior-т ажилладаг хүнд одоо юу өгөх юм бэ гэд нэрэл ер нь бол их эмэгтэйчүүд маань яг ингээл гоо сайхны бүтээгдэхүүн авдаг шүү дээ. Би ч юм болохоор бүх бүтээгдэхүүн ер нь бол Dior-оос авчдаг болохоор өөрөө бүгдийг авчдаг болохоор нэг хэрэгтэй юм байдгүй. Тэгээ бэлгийн карт эднэр бол бүр үнэхээр гоё бэлэг байсан. Хамгийн гоё бэлэг байсан шүү. Бэлэн мөнгө эднэр бол. За энэ болохоор нэрээ миний бас дуртай Dior-ын highlighter-ийн нэг. Тэгээ бас стил өөртөө ийм Dior-оос бэлгнүүдээ бас авсаар лээсэн. Тэгээд ийм плаш авсан. Энэ болохоор хамгийн сүүлчнээр гарсан өнгө 107 номертой энэ өнгө байгаа. Тэгээд энэ плашийг бас авсан. Тэгээд төрсөн өдөр бүр
Үнэхээр гоё байсан. Тэгээ би бүр уруул өнгөлөгч глосснуудыг бүр амар идэж уудаг байхгүй. Тэгээ энэ үгийг бас авсан байна. Энэ үгийг би та нартай нэрээд өгч харуулъя. 6-8-аар. Уруул бом болгогчтой. За тэгээ төрсөн өдөр бүр үнэхээр гоё боллоо.